Дорж булмын Эрдэнэ цагт сумын наадам. Далаад оны сургуулийн дотор байранд хийхэмгүй шахуу хөвгүүд бид өдөржингөө барилдан шүнжингөө шав гөрдөн пишин зуухаа тойрон сууцгааж бүх морил голдуу ярьж ирэх жилийн сумын наадамд сумын заан баавга нэм осор зузаан адиа аюуш нараас хэн төрүүлэх талаар ам мөрий тавьцгааж жилийн наадмаа тэсч ядан хүлээдэг байлаа. Ялангуяа биднийг балчир байхад ургамал сумдаа 17 удаа төрүүлж 10 удаа үзүүрлсэн олон жил ногт ганцгалж ирэн дааг хөдлөөд буцдаг байсан сумын заан адиад яруу найрагч мегмар сүрэнгийн зохиосон сумын заан шүлэг яг тохирно. Адиа заан харин 1983 оны сумын наадамд хүү Ганбаттайгаан үзүүр төрөнд үлдэн тахимаан өгч хүүн тэр жилийн сумын заан болж байлаа. Манай сумаас 30-аад онд улсын заан гогор дорилог гэж нэг сайн бүх төрсөн. Манай завхан ургамал хөнгүийн голоор нутагтай гогор хэмээх дорилог нь 1914 оны бар жил ургамал сумын Баян Улаан бригадын нутаг Хутаг уул гэдэг газар Малчин ард Ядам сүрэнгийн гэр бүлд төрсөн. Дорилгийн аав Ядам сүрэн нь том биетэй их бяртай хүн байж. Харин дорилгийн авга ах цогт очир нь хошууны заан цолтой хүн байсан гэхээр дорилг нь бүхийн удамтай л хүн байжээ. Дорилг анх 15 настайд манай голын Булангийн овооны наадамд барилдан дөрөв давж мөн тэр зундаа цагаан овоо, шавгийн овооны наадамд өөрийн сургасан шүдлэн үрээгийн зайдлан унж очоод нутгийн алдарт бүх галсан жамц, довчин жав нарыг хаяад төрүүлж байжээ. Дараа жил нь 16 настайд нутаг усныхаа 9 овооны наадамд очин барилдаж 9 төрүүлэхт нь нутаг усаараа бяр чадлыг шагшин магтаж тэр үеэс л дорилогт аймаг орж зодоглох хүсэл өөрийн эрэхгүй төрж 18 настайд аавынхаа дунаас тэнгэрийн салхинаас өөр юм хүргэдгүй сэтэртэй морой хулгайлж унан аймгийн төв орж аймгийн наадамд удаадараа төрүүлж байжээ. Энхүү энгүй хүчтэн 24 настай дорилгийн хот орж барилдах хорхой нь улам ихсэж шуудангийн машинаар 1938 онд Улаанбаатар хотод орж ирэн улсад зодоглохдоо 7-гийн даваанд халахын их аварга босоо самдан хайж заан цолонд хүрсэн тэрээр 8-ийн даваанд булганы гүйдэг дашийг мөн хайжээ. Ингээд 9-ийн даваанд Банд Арслантай барилдаж хэрэг дээрээ хайсан боловч Банд Арслан тахимаа өгөлгүй хөлийн цэцгийн маргаан үүсч байх хооронд дорилог заан за дахиж барилдсан ч яах ухааны юм бодожээ байх зуур Банд Арслан яах ихийн зуургүй хоёр хацрын ээлжлэн унсчихэд дэвэд яваад өгсөн гэдэг. Тухайн үедээ дорилог заан авраг болохоор ид хав бяр чадлаараа хэнд ч дийлдэшгүй босоо бүх байсан гэх бөгөөд хайчихсан бүхтөө тахимаа өгсөн зэрэг Монгол бүхийн хямрал ундаанаас болсон уу. Дараа жил нь 5-ын даваанд төвдөнд оржид өвдөг шороотсон ч түүнд ирээдүйн их авраг болох замыг нээж өгчээ. Тэр жилдээ дорилог заан Архангай, Төв, Хөвсгөл аймгийн наадам мөн Яармгийн Дэнжид болдог Уяачдын наадамд төрүүлжээ. Дорилог нь хүч самбаа ихтэй, солгой өрөлттэй, маш түргэн барилдаантай, угсраа олон мэх хийдэг онцлогтой бүх байжээ. Улсын заан дорилгоос гадна манай ургамал сумаас улсын начин Сумяа Вэс, Алтан сүх, Цэргийн Арслан, аймгийн заан, Шарвын Дамдан, аймгийн Арслан Дорж сүрэн, аймгийн Арслан Сан бүхийн дэлхийн авраг, олон улсын хэмжээний мастер Болдбаатар, аймгийн Арслан Өсгбаатар, аймгийн заан Даш сүрэн, Хүрлбаатар, Адиа, Баавгай, Бөхбаяр, Батмөнх, Даваахүү, аймгийн начин Шагдар жав, Мегмар жав нарын бүх төрсөн билээ. Ардын засгийн жилүүдэд манай Завхан аймгийн ургамал нутаг хурдан жороо хүлгүүдээрэн алдартай байсан гэдэг. Тухайлбал Нарт буурал дааган дэлээр нутагтай
Наран тайжин аж хүү балган тайжин бор. Анхны сум нэгдлийн дарга Гомбодоржийн Бунжа Бужаагийн улаан, гурван төрийн нүр үдсэн Нянтажав Налай баяны хүү Чадра Андягийн цагаан боривт. Санжийн цэрэн донойн хонгор халзан, жалгарын дорилог жавын халиун, долгорын шарав самбуу Буляагийн хээр, балган тайжин хүү Халтуу Зандаагийн ирээн нурууд хээр, хулмор, чагтан тамхтай бор, мэждийн Түмбүлгийн хүрэн, өвгний бүрүү бүбүүгийн хүрэн, Дэмчиг жав дайдагийн хээр, Ламдоржийн халдар, Шадвын улаан, Ламжавын хулгар бор, Жамбын улаан, Дондвын хүрэн, Гомбжавын бор, Эренчингийн хээр, Жамбал даргын саарал, Дашсүрэн даргын сарт, Үнэн тогтхын борлог, Банзарагчийн улаан, Дэлэг нэмийн хээр, Полоцгийн хул, бор соёолон гэдэл явж өгөндөө. Завхан аймгийн Ургамал нутгийн хурдан жороо хүлэг морид ихтэй хэдэн зуун адуутай наран тайж бол одоогоос 200 гаруй жилийн өмнө манай нутгийн нарт буурал дааган дэлээр нутагтай удмааран шавгийн овоог ихтэгдэг алаг адуутан овгийн отго захирагч тайж хүн байжээ. Наран тайжин хүү Аюушчав тайж нь 1850-аад онд төрж, Аюушчав тайжин хүү Балган тайж нь 1900-аад оны сүүлчээр төрж, удам дамжсан отго захирагчд болж байжээ. Социализмын үеийн он жилүүдэд наран тайжин удам Халтуу Зандаагийн цагаан нурууд, хурдан хул, өндөр хээр зэрэг хурдан хүлгүүд 1940-оос 1980-аад онд улс аймаг сумдын наадамд хурдалж 50 орчим айраг төрөв хүртэж байжээ. Наран тайжин аж хүү Балган тайжин хүү Халтууз Андаа бол хурдан морь шинжилэн таних уяа соёлгын тааруулахтан гарамгай алдарт морь шинжээч уяаж хүн байсан бөгөөд миний бие хурдны морь унан Халтуу Зандаагийн хурдан хулморны тоосонд олон жил сумын наадамд дарагдж билээ. Одоо ч гэсэн наран тайжин зэхүү Тосгуур бригадын адуучин эмнэг сургалтын спортын мастер Сүхбаатар ахын хүүхдүүд Баяр Магнай Батсайхан нарч морь уралдуулж аймаг сумдын алдарт уяачид улсын авраг малчид болцгоожээ. Миний өвөг эцэг амар санаа тайж морь их сайн таньдаг хүн байж хотгойдоос анх хөдөлж ирж пан зүсрэгсэн хүрэн морь улаан морьд нь нутаг усандаа хожим нь алдартай хурдан хүлгүүд болох дээр дурдсан бүрүүгийн хөрөн Шадвын улаан хэмээн алдаршсан түүхтэй юм. Өвөг эцэг амар санаа маань нас барахаас өмнө хэдэн сайхан хурдан жороо морьд бөөцөөлж гал голомт галын зээ сайхан жаргал ахад өмчилж үлдээсэн нь олон жил миний бие тэднийг унж сумын наадамд төрүүлж айрагдж байсан жороо борлог цагаан толгойт нарийн хээр улаан зээрд жирби саарл мордон одоо ч дурсаж явдаг. Ялангуяа 1973 оны сумын наадмаар тас хайрхны араас тавьсан соёолон мордын уралдаанд миний бие сайхан жаргал ахын нарийн хээр соёолонг унаж манай ангийн ганц улын унсан Полоцк ахын бор соёолонгоос саахалтын чинээ зайд хоцорч шар гоцоож тоосонд нь даруулан байж үзүүрлэхдээ тоос нь тасарсан соёолон ямар хурдан дийлдэшгүй гэдгийг тэр үед л нүдээр харж ухаарч биширч билээ. Манай нутагт азраг төдийлөн уралдаад байдгүй ч харин сумын наадмын сүүлийн өдөр үдээс хойхон болох жороо мордын уралдаан сумын цэнгэл дэх тойрон явагдах бөгөөд Дамдангийн жороо борлог, Унаажавын жороо халиун, Гонгоржавын жороо борлог, Цолын жороо халиун, Халдар Мээрэнгийн жороо хээр, Дэмчиг жавын жороо хээр, Бадамдоржийн жороо хул, Намжилд орж Дандагийн жороо хээр гээд нутаг усандаан алдар цуутай жороо морд дөрөв харшин уралдах нь үнэхээр гайхамшигтай байдаг байж. Хүүхэд байх энэ л шохоорхон үздэг жороо мордын уралдаанд ихэвчлэн тээр зуны хар халуунд хар шилэп малгаагаан халз шилэн дээрээ хаячхаад
Жороо морныхон зоон дээр баг зэрэг хажуу тийш хөндлөсөн сууж хатан дөрөөндөө тэнхээ мэдэн жийж халтрмээр нь дандаал хамгийн олон төрүүлж байсан санагдах юм. 12 хүртлээ миний бие хурдны морь унаж 13 наснаасаа хурдны морь уйж сойж хажуу зэрэглдээ сумдын наадам хэсч холын замд үүр шөнийг жалгалгүй бүргэн дээрээ зүүрмэглэж явсан тэр цагаас хойш тэгтлээ моринд хорхоосох зав зайгүй явсаар өдий хүрчээ. Бас 20 гаруй наснда хаяада хаа таарсан газраа аймаг сумдын мөн цэргийн наадамд аманд гарч ноцолдож явжээ. Зураг дээр Дорж Балмын Эрдэнэ цагт